Сайн байцгаана сонсогчдоо Про подкастын 85 дахь дугаар эхэлж байна. 82 дахь дугаараас эхлэн гадаад улсад чанартай боловсрол эзэмшиж, зорилго мөрөөдлөө биелүүлэн яваа чадварлаг прокурорудаа зочноор урьж, би хэрхэн гадаадад тэтгэлгээр суралцсан бэ сэдвээр сонсогчдоо туршлага мэдээлэл, үнэтэй зөвлөмжүүдийг хүргэхийг зорж байгаа лээ. Ингээд энэхүү цувралын 4 дахь зочноор улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Нямбат оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Подкастын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа, намайг урьж оролцуулсанд бас баярлж байна. За та аль улсын ямар сургуульд ямар эрдмийн зэрэг цол хамгаалсан бэ? Энэ талаар хоёулаа ярилцлага эхлүүлье. За би Америкийн нэгдсэн улсын Миссури мужийн их сургууль буюу Missouri State University гэдэг улсын сургууль байдаг. Тэрэнд криминологийн шинжлэх ухааны магистр зэрэг хамгаалж төгссөн байгаа. Сурахад нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байсан бэ? Анх яагаад Америк улсад суралцахыг зорьсон бэ? Ер нь бол оюутан багтаа нэг гадаад улсад очиж сурмаар тийм санагддаг байсан. Тэгээд ажил хийж явцдаа бол ингээд тэтгэлгүүд юу байдгийм байна, хилээ яаж сурах юм байна гэдэг ингээд ерөнхийдөө бол ингээд ажлаараа хажуугаар судалж явж хагаад Австралийн засгийн газрын тэтгэлэг зарлагдаад тэгээ би бас тэрэнд нь тэнцэжсэн. Яг тэгээ тэрний хажуугаар бас нөгөө Америк энэ одоо энэ төгссөн сургууль Missouri State University-гийн бас нөгөө тэнцээд урилга ирсэн байсан. Тэгээд Америкийг сонгоод явж исэн да. Энэхүү хөтөлбөрт хэрхэн яаж хамрагдсан бэ? Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шалгуураар хаана ямар одоо хөтөлбөрт бүртгүүлж энэ сургуульд явж исэн бэ? За хамгийн анх миний явсан чиглэл бол энэ боловсролын зээлийн сангаар бол явж исэн. Энэ маань одоо боловсролын яамн дээр жил болгон өндөр хөгжилтэй оронд магистр, докторт явах юм хөтөлбөр зарлагддаг. Тэгээд тухайн үед бол ингээд яамдуудад ингээд 2 ковот өгчихсөн байдаг байсан. Тэгээ одоо миний нөгөө хуульчаар ажиллаж байгаа гэдэг утгаараа хууль зүйн яамд арай төхөө юм болов уу гэд би одоо хууль зүйн яамны тэр 2 ковотын нэр дээр өрсөлдөг гэсэн. Тэгээд хүн дүүрсэн байсан учраас их хурлын тамгын газрын нэр дээр 2 ковот байсан. Тэгээд тэрнийх нь энэ дээр нь өрсөлдөөд нөгөө 2 хүнээс нь илүү оноо аваад тэгээд ер нь бол анх боловсролын сайдын тушаал гараад тэгээд боловсролын зээлийн сантай гэрээ байгуулад явж исэн да. Тэгэхээр гадаад улсын буюу Америкийн нэгдсэн улсын боловсролын тогтолцоог одоогийн Монгол улсын боловсролын тогтолцоотой харьцуулж үзвэл ер нь ямар хөө байна вэ? За миний бодлоор бол энэ Америкийн нэгдсэн улсын боловсролын тогтолцоо бол хувь хүнээс бол шалтгааллахгүй буюу одоо ямар нэгэн субъектив байдал нөлөөлдөггүй гэж би зүгээр боддог. Одоо бүх үнэлгээ тэгээд одоо юу сурах гэж байгаа, хэн заах гэж байгаа, ямар хугацаанд байх ёстой, шалгалт нь хизээ, ямар дүн авбал хасагдахгүй юу, цаашаа өргөжлүүлэн сурах боломжтой юу гихчлээ. Одоо бүх мэдээллүүд нь нөгөө нэг ил байдаг учраас бол надад хичнээн би нөгөө гадаад оюутан ч гэсэндээ надад бол их ойлгомжтой, амар санагддаг байсан. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл ингээд хичээлээ сонгоод анх хичээл эхлэхэд бол ингээд багш силабус гэж нэрлэдэг юм да. Тэгээд одоо энийг монголоор орчуулах юм бол би үл зүгээр хувьдаа өөрөө энийг орчуулахдаа болохоор суралцагч багш хоёрын хоорондын суралцагчийн гэрээ гэж бол би зүгээр дотроо бол зүгээр орчуулад явдгийн. Тэр нь юу вэ гэхээр за гэрийн даалгавар одоо 100 оноогоо ингээд дотор нь ингээд задлчихсан. За гэрийн даалгавар бол тэдэн оноо, явцын шалгалт бол тэдэн оноо. За улирлын сүүлийн шалгалт бол тэдэн оноо. За ангийн багийн ажиллагаа бол тэдэн оноо. За тест бол тэдэн оноо гэдэг. Ингээд ерөөхдөө 100 оноогоо ингээд задлчихсан. Тэгээд нөгөө унших материал, номын нэрсийг ингээд өгчихсөн. За ингээд нөгөө хугацаа дамжаанд бүх юм нь ингээд тодорхой. За тэгээ би өөрөө л хичээж сайн сурах юм бол бид нар 100 оноонд ямар ч байсан ингээд нөгөө амжилттай дүн авах боломж нь бол угаас тодорхой байгаа учраас бол тэрэндээ ингээд зориод явхаар бол нөгөө суралцагч надад ч ямар багштай ч ямар тийм илүүдэг юм билээ. Тэгэхээр таны суралцаж төгссөн улсын болон сургуулийн онцлог нь юу байсан бэ? Бусад сургуулиасаа ялгаатай давуу талууд нь юу байсан бэ? За миний төгссөн сургууль төр Missouri мужийн их сургууль гэдэг ерөнхийдөө Америкийн яг зүрхэн буюу яг гол шахуу ингээд байдаг. Цагаач нар бол ерөнхийдөө цөөхөн. Missouri мужийн их сургууль маань өөрөө улсын сургууль гэж тооцогдож явдаг. За 20 гаруй мянган тийм оюутантай. Америкийн одоо бусад одоо баруун зүүн иргүүдээр байгаа сургуулиудтай харьцуулах юм бол арай төлбөр нь бага. Тэгээд амжиргааны өртөг нөгөө хотын амьдрах зардал буюу одоо жишээлбэл байрны түрээс хоолны үн
одоо бензин шатхууны үнч гэдэг юм уу. За ингээд том хотуудыг бодох юм бол харьцуулбал арай бага байсан. Манайх бол яагаад гэхээр юм жижигхэн хот одоо зөвхөн нөгөө нэг юм сургуулийг нөгөө хотгоноор нь ингээ хөгжүүлчихсэн. Сургууль нь маань өөрөө баг юм жижигхэн хот шиг. Одоо сургууль дотроо ингээд өнгийн автобусууд ингээд дотроо чиглэлтэй үнгүй ингээд оюутнуудаа үйлчлээд ингээд явж идэг. Ер нь бол ингээд айгүй том ингээд хотгоноор нь хөгжүүлчихсэн тийм сургууль байсан да. Ер нь магистрийн эрдмийн зэргийг хамгаалахад Америкийн боловсролын тогтолцоонд ч юм уу те хэдэн кредит цагийн хичээлийг судалсны үндсэн дээр хамгаалт юм болоо. За миний хувьд бол нийтдээ 36 кредит цуглуулж ирсэн. За нэг хичээлийг 3 кредит гэж үзээд 12 хичээлийг сонгон судлаад 36 кредит болж программа хангасан. За тухайн үед дипломын сэдв бол би сонгоогүй нөгөө нэг улсын шалгалт өгөөд нэмэлт хичээл авах тэр хувилбарыг нь бол сонгож исэн. Тэгээд ер нь бол нөгөө одоо бакалаврч ба магистрч ба докторч ба тухайн сургуульд бол заавал нэг зөвлөх багш гэж хүн бол томилогддог. Тэрэнд гадаад оюутанч ба нөгөө Америкийн өөрийнх нь оюутнууд ч хамаагүй тэр хүнтэй ингээд байнга холбоотой байх хэвээр. Тэр хүн маань за тэдэн кредит цагийн хичээлийг ийм багш нар ингэж зааж байгаа, ингэж өдөр орж байгаа, орой орж байгаа. За чи энийг авал дараагийн семестрт энийг авах боломжтой гэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө нэг авах ёстой хичээлийг авж иж заавал дараагийн хичээлийг авдаг тийм бас нэг онцлог хичээлүүд байдаг. За энэ бүх одоо энэ кредит цагийн тооцоо аль хичээлийг төрүүлж аваад дараа нь аль хичээлийг авах уу гэдгийг бол тухайн нэг адвайзер гэж нэрлэдэг юм да. Зөвлөх багш бол ингээд томилогдсон байдаг. Тэр зөвлөх багшаасаа бол маш сайн зөвлөгөө аваад ингээд явж исэн. Манай Монгол улсын ихтэй сургуулиудад криминологийн хичээл орохдоо нэг практик сургалтууд төдийлөн сайн ордгүй шүү дээ тий. Яг Америкт таны суралцсан сургуульд бол яг энэ төрлийн хичээлүүд ямар байдлаар яаж ордог байсан бэ? За криминолог гэдэг маань за ер нь бол намайг төгсөх үед ч тэр одооч тэр одоо энэ хуулийн чиглэлээр оюутнууд бэлдэж байгаа нэг 10 гаруй ихтэй сургууль бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. За эдний хөтөлбөрүүдийг ингээд үзэхээр ер нь бол криминолог гэдэг хичээл бол одоо нэг семестр юм уу за хамгийн дээд нь 2 семестр ороод ингээд хаагдчихдаг тийм. Одоо хуулийн боловсрол олгоход бол ийм одоо хажууд нь ийм туслах гэх юм уу да тийм маягийн хичээл байдсан байх гэсэн тийм сэтгүүтэй бол анх очиод ингээд орж исэн. Тэгсэн чинь яг амьдрал дээр бол арай өөр байсан. Криминологийг бол шинжлэх ухаан гэж үздэг. Жишээлбэл анагаахын шинжлэх ухаан ч гэдэг юм уу тэрнтэй адилхан. За бакалавр, магистр, докторийн криминологийн шинжлэх ухааны докторийн зэрэг хүртэл ингээд бэлдээд бүр мэрэгшүүлээд ингээд явдаг судлах зүйл ихтэй, судалгааны онол арга зүйтэй ийм хичээл байсан. Тэгээд ер нь бол одоо криминологийн шинжлэх ухаан маань ер нь бол ингээд Америкийн нэгдсэн улсад бол ер нь бол их эрэлт хэрэгцээтэй. Хуулийн байгууллага, хууль сахиулах байгууллагт бол ер нь бол төгсөөл ер нь шууд ажилд ордог. Дээр нь одоо нөгөө хуулийн чиглэлээр сурах гэж байгаа хүмүүс бол одоо жишээлбэл Америк бол анагаах хуулийн чиглэлээр чинь сурах гэж байгаа хүмүүс бол эхний ээлжинд бол заавал нэг аль нэг төрлийн компьютерч гэдэг юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар бакалаврын зэрэг эзэмшснийхаа дараа дахиад 4 жил сурж одоо хуулийн боловсрол эзэмшдэг. Яг одоо энэний нөгөө нэг бас суур бакалаврын хичээл нь криминологоор ингээд бакалавр төгсөө цаашаага хуулийн чиглэлээр дагнаас сурж байгаа оюутнууд бол бас зөндөө байдаг юм л. Тэгэхээр одоо ингээд криминологийн чиглэлээр дагнан суралцаад ирэхээр манай мэрэгжлийн ажилд ч юм уу те хэрэг хяналттай явахад илүү тус төхөмтэй байдаг болов уу? Тийм, криминологийн шинжлэх ухааны нэг давуу тал нь бол ер нь бол ийм судалгааны арга зүй аягүй сайн эзэмшдэг. Тэгээд нөгөө судалгаанд ашиглагддаг материалч гэдэг юм арга техник тийм ээ одоо бүхэл төрлийн зүйл дээр бол ер нь ингээд мэрэгшээд криминологийн шинжлэх ухаанаар за жишээлбэл бакалавр төгсөөд нэг ажлын байран дээр ингээд гарлаа гэхэд бол тэр хүн яг одоо үндсэн ажлаа хийхээс гадна судалгаа хийх тийм чадвартай төгсч болж төгсдөг тийм давуу талтай. За ингээд гадаад улс оронд очиод суралцаад эргээд ирэхэд таны ер нь ажилд те амьдралын хэв маягт ямар өөрчлөлт орсон бэ? Тэрийн давуу тал нь юу байсан бэ? Ер нь бол яг суралцаад төгсөөд ирэхэд бол нэгдүгürt нэг англи хэл гайгүй болоод ирчихсэн. Тэгээд нөгөө судалгааны арга зүй бас жоохон эзэмшсэн гэдэг утгаараа ер нь бол нөгөө нэг юмны шалтгаан нөхцөлийг олох, учир зүг нь олох тэр талын нөгөө юм төлхөө сонирхолтой хувь хүний хувьд тийм сонирхолтой давуу тал гэх юм одоо нэг юм арай илүү тэрэндээ юм дур сонирхолтой. Ирээд Монголдо ирээд суралцаж ирээд Монголдо ирээд
ажилдаа эргэж ороод хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлж исэн ажил юу байсан бэ? Ер нь бол нэг олон төрлийн судалгааны ажил дангаараа болон ингээл багаараа хамтарч ажиллахад л оролцож эхэлсэн дээ. Тэгэхээр төрийн сангийн зээлд хамрагдаад энэ хөтөлбөрт явсан гэсэн шүү дээ тий. Тэрхүү төрийн сангийн зээлд хамрагдахын тулд ер нь ямар шалгуурууд тавигддгийм болоо? Тэр талаар мэдээлэл өргөвөл. За төрийн сангийн зээл маань түрүүн би нөгөө хэлсэн боловсролын яамны вебсайтн дээр бол зарлагддаг, жилдээ нэг удаа зарлагддаг. Тэгээ өндөр хөгжилтэй оронд магистр, докторт ингээд төрийн аль багш нарыг бол юм чадхлууцах зорилготой тийм төрийн сангийн зээл байгаа. Тэгээд тухайн зээлд хамрагдаад шалгуурт нь тэнцээд суралцаа төгсөөд ирлээ гэхэд бол нөгөө хувийн байгууллага, улсын байгууллага аль нь ч ялгаа байхгүй 5 жил ямар ч байсан нийгмийн татгалаа төлснийхаа дараа бол нөгөө зээлийг бүрэн чөлөөсөн гэж үздэг. Тэгэхээр тухайн үедээ бол нөгөө мэдээж үйл хөдлөх хөрөнгө бол барьцаалж яваад ирээд бол одоо хэрвээ одоо хувийн хвшил одоо төрийн байгууллага ялгаа байхгүй 5 жил нийгмийн татгалаа төлсөн байхад бол нөгөө үйл хөдлөх хөрөнгө чөлөөлөд ингээд авчдаг ийм боломжтой зээл гэж л нэрлэдэг байгаа. Тэгээ ер нь бол бараг л нөгөө хувь хүнээс мөнгө гарахгүй байгаа учраас бас тэтгэлэг гэж бас зарим хүмүүс яриад байдаг. Тэгээд яг үндсэн шаардлага нь бол за тухайн байгууллагын тодорхойлт байдаг. За бакалаврын зэрэг нь бол бакалаврын зэргийн тэр голчтон буюу GPA нь бол 3.0-оос дээш байх ёстой. Тэгээд 2 жил ажилласан байх ёстой. Тэгээд ийм судалгааны сэдвтээ болцсон. Одоо тэрүүгээрээ эссе бичээ тэрийг ингээд ярилцлаганд орж хамгаалдаг тийм шалгалт нь бол тийм байсан тухай тий. За ер нь та анх Америкт суралцахаар явахдаа гэр бүлийнхээ хамтар явсан уу? Ер нь Америкт гэр бүлээрээ амьдрахад орчин нөхцөл нь хэр байд юм бэ? За Америк руу бол гэр бүлээрээ явж исэн. Тэгээд нөгөө Америкийн үндсэн хуулинд бол нөгөө бүрэн дүнд боловсролыг бол үнэгүй эзэмшүүлнэ гэж заасан байдаг утгаараа бол одоо визтэй ч вэ, визгүй ч вэ, цагаач иргэд хинч вэ тийм ээ. Ер нь бол хүмүүс бол үн төлбөргүй хүүхдээ сургууль сурах боломжтой байдаг. Тэгээ хүүхдүүд бол нэг 6 сарын дараа гэхэд бол ерөөсөө англи хэлээр тэгэл яриад эхэлт юм бэл. Ер нь бол одоо манай сургуулийн зарчим бол гадаад оюутан байна уу, Америк оюутан байна уу, бакалаврт илсэн орж байгаа хүүхдүүд бол заавал 1 жил өөрсдийнх нь дотор байранд амьдрахыг шаарддаг. Ягаад гэвэл тэр хүүхдүүд мань дөнгөж нөгөө 12 жилийн боловсрол эзэмшээд амьдрал дээр ингээд аав ээжээсээ тусдаа гараад ингээд амьдарч байгаа учраас бол тэднийг бол яг насанд хүрсэн хүн гэж үздэггүй. Арай нөгөө оюун санаа, биологийн хувьд ч гэсэндээ арай төлөвшөөгүй байна гэж судалгаагаар үздэг учраас бол заавалчгүй нөгөө нэг юм сургуулийн дотор байранд амьдрахыг шаарддаг. За миний хувьд бол нөгөө магистр зэрэгтэй гэр бүлээр очсон учраас бол дотор байранд амьдрахгүй. За сургуулийн аль болох ойрхон яваад очих ойрхон байр түрээсэлж амьдарч ирсэн. Тухайн үед суралцж байхад хамгийн их хүнд хэцүү бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ? Тэдгэрийг хэрхэн даван тулж байваа? За хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ гэхээр хэлний бэрхшээл байсан. Хамгийн анх бол би хувийн зардлаар анх бол Америк явжсэн. Тэгээд очиод сурандаа очиод хэлээ сурчин яг газар дээр нь очиод өстой юу байх вэ гэж бодоод анх бол явж исэн. Тэгсэн байдал бол эсрэгээрээ байсан. Айгүй их мөнгө зарцуулсан нөгөө хэлний бэлтгэл, тентгийн хэлний бэлтгэл Монгол улсад явж байгаа хэлний бэлтгэл хоёрын хооронд бол баг 5-10 дахин үнийн зөрүү байгаад исэн. Тэгээд хувийн зардлаар явж ирчээд хэлээ жоохон сайжруулж ирчээд би буцаж Монголд ирээд ажилдаа орж байгаад энэ боловсролын төрийн сангийн зээл гэдэг байдаг гэдгийг олж мэдээд ингээд ер нь бол явж исэн. Тэгээд суралцах хугацаанд одоо хамгийн хүндрэл бэрхшээл гэх юм бол ер нь бол ингээд хэлний бэрхшээлийг бол Монгол улстай ажлынхаа хажуугаар яаж хийж байгааг хэлээ бол маш сайн сурах хэрэгтэй юм билэ. Тэгжиж одоо тэр өндөр хөгжилтэй орно магистрийн төвшөнд, докторийн төвшөнд одоо сурахгүй бол нөгөө манайхан болохоор очиж байгаа л одоо сурчиндаа гэсэн байдалтайгаар бол хэл сурах ажлыг бол хойш нь тавиад идэг. Тэгэхээр нөгөө нэг очихоор эдийн засгийн хувьд бол маш хүнд дарамтанд орчих. Тэгэхээр бол энд бол одоо 3 сарын 500-аас 800 мянган төгрөгийн төлбөртэй байх юм бол Америкт бол хамгийн багадаа $3,000 эхлэн нэг төвшин. Тэгэхээр энэ бол аюу асар их мөнгөний зөрүү байгаад байгаа учраас ер нь бол эндээ хэлний бэлтгэлтэй маш сайн сурчаад явсан дээр байдгийн байна лээ гэдгийг бол би яг амьдралаасаа ойлгосон л да. Тэгэхээр очиод хэлээ хэрхэн сайжруулж байваа мэдээж гадаад улс орон орчинд нь байгаа гэдэг утгаараа хэл сайжрах нь арай хурдан байсан уу? Яг нөгөө би яг тэр Мизури мужийн их сургуулийн өөрийнх нь хэлний бэлтгэлд сураад тэр маань 5 төвшөнтэй байсан. Тэгээд 5 дугаар төвшин бол ер нь бол 4 англи хэл заахаасаа илүүтэйгээр нөгөө академик төвшөнд магистрийн төвшөнд за
энэ угаасаа 5 дугаар левлээ төгсөөд шалгалтаа өгөөд нөгөө магистрт орж байгаа. Тэгэнгүүт Америкийн боловсролын системд яаж уусах уу? Багш нар ямар шаардлага тавьдаг уу? За эсээ нийт одоо юу гэдгийг судалгаагаа гэрийн даалгавраа хэрхэн яаж одоо тэр академик төвшөнд хийх үү гэдгийг ер нь бол заадаг учраас одоо тэр академик төвшний англи хэл гэж хэлэх юм уу да. Тим юм тэрийг бол аягүй их сайн сурсан. Одоо жишээлбэл тухайн хэлний бэлтгэлийн 5 дугаар төвшин жишээлбэл юу заадаг вэ гэхээр одоо ингээд биолог, анагаах ухаан, хууль, криминолог, инженер, одоо бизнес альж хамаагүй альж төрлийн чиглэлээр сурахад байнга хэрэглэгддэг нэг юм 700 үг байдгийн байна л да. Тэрийг бас нэг гадаад оюутан нэг олон жилийн өмнө магистрийн ажлаа хийхдээ судлаад ер нь ингээд бүх төрлийн нөгөө салбаруудын магистрийн ажлуудыг ингэж авч үзээд тэгсэн чинь 700 үг бүх салбарт аягүй их давтагдсан гинэ. Тэгэнгүүт ийм 700 үгийг ерөөсөө тогтооцсон байхад, цээжилсэн байхад за тэгээд өнгөрсөн цаг, ирээдүйн цаг, одоо цаг гэдэг дээр нь ингээ хувиргаад ингээд нүдэндээ тогтооцсон, цээжилсэн байхад бол аль одоо сэдвэр магистрт ингээд ороход бол ингээд хүндрэл баг тусна гэдэг ерөөхдөө тийм нэг судалгааны үр дүн гараад тэгээ одоо энэ Америкийн ихтэй сургуулиудын хэлний бэлтгэлүүд бол тэр 700 үгийг бол ингээд заадаг. Тэгээ би бол яг тэр хэлний бэлтгэлд тогтоо бол тэр 700 үгийг бол цээжлээд тогтоогоод л одоо анх магистртаа ингээд орж исэн. Дээр нь бас энэ Америкийн багш нар болохоор за ингээд гэрийн даалгавар өглөө гингүүтээ гэрийн даалгавар өглөө хугацааг нь зааж өглөө за үсгийн фондын зааж өглөө мөр хоорондын зайг нь зааж өглөө за тэгэнгүүтээ ишлэлээ тим хэлбэрээр аваарай гэдэг. Жишээлбэл APL style юм уу эсвэл одоо Chicago style-аар ишлэлээ заавал татаарай гэдэг. Тэгэхээр нэг гадаад оюутанд одоо Chicago стилээр одоо ишлэлээ татна гэдэг маань өөр их хүн одоо ойлгохдохгүй. Жишээлбэл одоо зохиогчийн нэрээ эхэлж бичээд дараа нь оноо бичээд дараа нь нөгөө номныхаа нэрийг бичээд тэгээ хуусны дугаарыг бичигч гэдэг юм уу. Энэ болгоно нь өөрөө энэ APL Chicago стил гэдэг энэсээ шалтгаалаад ингээ өөр байдаг. Багш нарын шаардлага ч гэсэн өөр байдаг. Тэгэхээр энэ бүгдийг бас тэр академик төвшин буюу одоо тэр хамгийн сүүлийн тэр 5 дугаар төвшний англи хэлний бэлтгэлд бол ингээ сурчиж байгаа юм л та. Тэгэхээр бол надад бол бас ингээд харьцангуй гадаад оюутан ч гэсэндээ бол яг Америкийн багш нартай бол нийцж сурахад бол айгүй төхөн болчихсон. 5 төвшнөр хэлний бэлтгэл суугаад тэгээд магистрийн хичээлд орохын өмнө дахиж баталгаажуулж шалгалт өгөх үү? Эсвэл шууд элсэн эрхэн нэгддэг үү? Ер нь бол мэдээж энэ Америкийн ихтэй сургуульд ороход бол шалгалт өгдөг. GR гэдэг айгүй хүнд шалгалт байдаг л да. Тэр бол гэтэ би бол өгж үзээгүй. Яг тэгэхээр хэлний бэлтгэлд байжгаад эхлээд тэр манай нөгөө тэнхимтэй департаменттэй багш нартай намайг ингээ холбоод өгчөж байгаа. За энэ Монголоос ирсэн оюутан манад ингээ хэлний бэлтгэл сурж ийн ингээд энийгээ төгсгөрөө танад очиж сурнаа гэд. За чи ингээд ямар ч байсан 2 удаа аль нэг дуртай багшийн лекцэн дээр сурчаад тэгээд тэмдэглэл хөтлөөд ир гихчлээ. Ер нь бол намайг ингээд магистр сурахад бэлдээд байгаа. Тэр 5 дугаар левлийн төвшин маань. Тэгээд багш нартайгаа ингээд танилцаад явсан. За тэнгууд ингээ хуулийн чиглэлээр ажиллаж исэн гэсэн чинь надаас бол тэр айгүй аз улс тэр GR гэдэг тэр айгүй өндөр шалгуурыг бол надаас авалгүйгээр тэгээд намайг бол анх ингээд шууд элсэж орохыг яг эсээ бол мэдээж бичиж байгаа. Одоо юу өөрчлөгдгийг яагаад орох гээд байгаа гэдэг талаас нь бол эсээгээ бичээд орж исэн. За тэгэхээр мэдээж гадаад улс оронд тэр өндөр хөгжилтэй улс оронд өртөг зардал амьдрах өртөг зардал өндөр байж таараа тий. Тэгэхээр суралцж байгаа хугацаанд ажил хөдөлмөр хийж байв уу? Ер нь тэр талаараа иргэн дурсвал ер нь бол ингээд гадаадд очисон оюутнууд одоо бакалавр, магистр, доктор би бол аль нь ч ялгаагүй ажил хийдэг байх гэж боддог. Өөрөө нийгэм нь өөрөө тийм цаг наргүй тэгээд ингээд одоо ингээл гарлал бол ингээд мөнгө шаарддаг. Америк ялангуяа ингээд альва нэгэн байгууллагаар үйлчлүүлээ гэхэд гарын мөнгө буюу тип ингээд заавал өгөхөөс аргагүй бол өгөхгүй тэр нь өөрөө бичигдээгүй хууль болчихсон. Тэр утгаараа бол мөнгөний хэрэгцээ бол мэдээж их л байдаг байсан л та. Тэгээд ресторанд ажиллаж исэн. Ресторанд ажиллаад анх айгуугаж эхэлсэн. Тэгээ арай гайгүй ажилласан гэж нөгөө рестораны захирал харсан юм шиг байгаа. Тэгээд хоол бэлтгэдэг болсон. Тэгээ хоол бэлтгээд нэг сар болж исэн чинь за чамайг ер нь хоол хийлгэж сурна гэсэн. Тэгээд ер нь бол тэр ресторантны менюн дээр байгаа бүх хоолыг л хийж сурах хэмжээнд намайг бэлдээл. Тэгэл ресторанд ажилласаар хагаад л хажуугаар нь сураад ажил хийж исэн. Ажил хийгээд суралцахын хажуугаар ажил хийгээд тэгээд ер нь цаг зохицуулалт цагийн менежментийн хувьд хэр туршлагатай болсон бэ та? Тэгэхээр нэг оюутан учраас бол бүтэн цагаар бол тэгж ажиллаад байж чадахгүй. Тийм. Тэгэхээр нөгөө ресторантаагаал зохицоод л за миний хичээл
7 хоногийн өдөр тэдэн цагаас байдаг юм аа. Гэтэл одоо захиралтайгаа л зохицоод үдээс өмнө ажиллах уу, үдээс хойш ажиллах уу, тэгээ хагасаа бүтэн сайнд нь яаж ажиллах уу гэдгийг бол тэгэл тухай үед нь нөгөө семестр болгоны чинь хичээл нь өөр, тэгээ багш нар нь өөр ингээ болдог учраас л ер нь бол семестрийн ихэн болонгууд л захиралтайгаа л уулзсан да. Тэгэл за би ийм хичээлийг ингэж авч байгаа тэд өдөр хичээлж байгаа гэд. За тэгэхээр ийхүү гадаадд суралцаад таны сурч өөртөө бий болгосон хамгийн том туршлага юу байдаг вэ? Тэгээд нөгөө хэлний бэлтгэлээр дамжаад анх магистрт орж явахад бол яг төгсөж явах үед бол тэр манай хэлний бэлтгэлийн захирал гээд бас доктор эмэгтэй байсан. Одоо л тэтгэртэй гарсан. Мундаг хүн л байсан л та. Тэгээд тэр бол надтай тааралдаад юу захижсэн бэ гэхээр за ингээд магистрийн хичээлд элсэж орсон ингээ баяр үргийг хичээд гол нь чи хамгийн сүүлийн минутыг л бити хүлээж агаарай гэж захижсэн. Тэгээ яг тэр үгийг бол би хэрэгжүүлсэн. Жишээлбэл одоо ингээл хичээл ороод л гэрийн даалгавар ч юм уу шалгалттай гэд тэрийг бол одоо яг цагийн тулгаж хийх биш. Айл 7 хоногийн өмнө 14 хоногийн өмнө хийчихсэн. Дараа нэг дахиж нэг хараад за юм дээр алдсан байна ч гэдэг юм уу, дүрмийн алдаагаа ч гэдэг юм уу, найруулгын алдаагаа ч гэдэг юм уу, эсвэл одоо би дутуу орхигдуулсан хариулт байх үедээ ч гэдэг юм уу. Ингээд нөгөө шалгах цагаасаа би бараг ингээд 7 хоногийн өмнө ингээд хичээлийн даалгавраа жишээ нь ингээд бэлдээд сурах ажлыг л хамгийн сүүлийн минутыг л битээ хүлээж агаарай гэдэг үгийг л хэрэгжүүлсэний үндсэн дээр бас нэг нөгөө магистрт амжилттай сураад төгссөний бас нэг жижигхэн нууц нь бас энэ үгэнд байсан бахаа гэж би боддог. За ингээд манай про подкастын урилгыг хүлээн авч бидэнд Америк улсад хэрхэн суралцсан талаар зөвлөгөө мэдээллийг хүсэн танд баярлалаа. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.